Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үл сүндрүү. Онсох тай. Чагнаачийн гадна шарагч даагуяатай тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр 19 дугаар хэсэг. Нуруугүй хүний үлгэр 5 дугаар бүлэг. Үргэлжлэл. Эцэг нь тэр байшингийн дотор суун. Би тэр кадийн герт ордог тул чиний хүслийг би хангаж чадна. Санаа бөөз авахтун хэмээс нь дотор онгойж баярлан суутал тэр эмгэн нэгэн өдөр царай хувьсхан ирж өгүүлрэн. За, хэрэг биш болов. Чи надаас олон үг бүү асуугтун. Би тэр охинд чиний үгийг сэм нэвтрүүлбэл муу заяатай чавганц чи надад дахин ийм үг хэлбэл би чамааг залхаан цээрлүүлнэ хэмээн зандран харааж хон гаргав. Энэ удаа хэрэг бүтсэнгүй боловч дараа бас нэг үзэн хэмээн оцсонд би сэтгэлийн өвчтөй болж охиныг мөрөөдөн хэвттэл нэгэн өдөр эмгэн ирж "За хүүхэ, чи надад бэлэг шагнахтун" хэмээн өгүүлрэн. Өчигдөр би тэр охиныг гэрт царай зовнох байтал гаргаж уйлан оцсонд охин асууран. "Авгаа чамд ямар зовлон байгаад ийхүү уйглан гашуудан хэмээсэнд чамаас болж нэгэн залуу хүн амнаас хагацхад ойртов гэсэнд охин уйран асууран. Тэр аль газрын хүн бэ гэсэнд тэр залуу миний хөвгүүн бүлгээ. Хэдэн өдрийн өмнө цонхонд чамааг цэцэг услахыг үзэж тэсгэлгүй янаглан хүссэнд чиний урд өдрийн үгийг хэлбэл сэтгэлийн өвчин олж дээрээс босохгүй болов. Одоо лав өхөн хэмээсэнд охины царай шаарлаж энэ цөм надаас болов хэмээвээс цөм чамаас гарсан хэрэг хэмээсэнд охин өгүүллээ. Чи тэр хүний амрыг миний төлөөнөө асууж намайг түүнээс хэдэн хувь илүү зовж буй хэмээгтэн цугар гаригийн мөргөлийн өмнө ирвэл би хаалга нээж эцгийн мөргөлөөс буцаж ирэхийн өмнөхөн уулзъя хэмээн загсныг өгүүлсэнд би тэсгэлгүй баярлаж эмгэнд өмссөн дээл хувцсыг тайлж шагнан өгснийг үл өгүүлэн өгүүлхэн. Цугар гарагт сайхан хувцас өмсөж сайхан үнэртнийг бид шүршээд олон хүн мөргөлийн газар очих цагийг хүлээж судал эмгэн ирж өгүүлрэн. Цаг бас болоогүй. Чи халуун усанд орж үсээ засахтун хэмээсэнд чиний үг зөв. Би урдаар үсийг засаж дараа усанд орсугай хэмээн гэрийн хүнд тушааж чи зээлийн газар очиж дими үг чалчин хүний толгой өвдөхгүй тийм нэг томоотой үсчин олж ирэхтун хэмээсэнд энэ муу хар өвгөнийг дагуулan ирсэн бүлгээ. Энэ өвгөн ирмэгц чиний үсийг засах уу эсвэл ханах уу гэлээ. Эрдний богдуудын өгүүлсэн нь. Цугар гарагт үс авсан хүн 70 өвчнөөс тонилно. Харин цус хануулсан хүн нүдний хараа муудах тэргүүтэн олон өвчний аюулгүй болно гэснийг Ибн Аббас уламжилсан бүлгээ хэмээсэнд би муутай хүн болоо. Энэ олон үгээр яана. Өдөр босож миний толгоон үс засахтун хэмээсэнд өвгөн өврөөс гариг цаг үзэх хүрдийг гаргаж нарыг шинжлэн өгүүллээ. Энэ өдрийн одон гариг нарыг шинжлэн үзвээс үс авах сайн цаг даруй мөн бөгөөд бас үзвэл чи нэгэн хүнтэй уулзахыг их л хүсэж буй цөм чиний сансан ёсоор бүтэх боловч эцэст элдвтэй болохыг би энд элтхэн хэлэхгүй хэмээсэнд чи ямар муу ёрт хүн билээ. Би чамааг ирүүлсэн нь үсээ засуулъя хэмээхээс бус чамаас үг асууя хэмээсэнгүй. Энэ олон үг игүүлж яах юм? Миний үсийг засах тун хэмээсэнд үсчин өгүүлрэн. Аллах мэдэг. Хэрв чи энэ хэргийн эцэст юу болохыг урдаас мэдэх аваас чи энэ өдөр яахан гэрээс гарах билээ. Миний үгийг сонс. Одон гаригийн тохиол тоог дагаж явах тун. Би үнийг чамд сайн санаж хэлнэ хэмээсэнд би урд чамаас өөр зурхаад сайн үсч нэг үтсэнгүй боловч энэ удаа чамааг ирүүлсэн нь чиний зурхааг хэрэглэх нь бус тусгаалan үсээ засуулсугай хэмээсэн бүлгээ. Чи даанч илүү өгтөө хүн байна юм хэмээсэнд үсчин өгүүлрэн. Аллах намайг чамд явуулсан нь зурхаач бөгөөд хувилахын ухаан цагаан илв, дуун ухаан, учир шалтгааны ухаан, тэнгэрийн утга,
Химжих ухаан, цааз хууль, коронавигийн дэлгэв тэргүүтнийг судалсан үсчнийг явуулсан нь чамд завшаан биш үү? Чиний эцэг чамайг чалчаагүй хэмээн их л дотн үзэх бүлгээ. Тиймийн тулд чамайг үйлчлэх нь миний үүрэг буюу. Би язгуураас үг цөөн тул намайг цөөн үг томоотой гэдэг. Би чамд сайн санаагаар үйлчлэн тусалж энэ жил зарагдахгүй хүсэх тул зүйн чи Аллахыг магтан өрөөж миний үгнээс зөрчихгүй явбах аваас зохих бүлгээ гэсэнд чи энэ олон үг чалчиж намайг ална уу хэмээвэл үсчин өгүүллээ. Олон намайг миний 6 анхнараас ялгахын тулд цөөн үгт гэж дуудана. Миний ахыг Аль-Бакбук гин чалчаа гэжээ. 2 дугаар ахыг Хаддар гин ойвргон химээжээ. 3 дугаар ахыг Факик гин олон үгт гин. 4 дугаар ахыг Аль-Куз Аль-Асвани гин Асвани домб химээсэн үг аман домбны амсар мэт ангаан бөг хэлжээ. 5 дугаар ахыг Фашар химээн худалч химээжээ. 6 дугаар ахыг Шакашик химээн галан худалч химээжээ. 7 дугаар ах Ас-Самит буюу цөөн үг тэмээгч нь би бүлгээ химээсэнд би зарцыг дуудаж үүнд нэг хідэн зоос өгч миний нүдэнд далд оруулах түн химээн тачаадан өгүүлсэнд үсчин өгүүлэх юм. Чи ямар үг өгүүлнэ? Би чиний үс засгаас өмнө мөнгө авахгүй. Чи намайг мэдэхгүй боловч би чамайг мэднэ. Чиний эцэг их уудам сэтгэлтэй хүн бүлгээ. Урд намайг нэгэн өдөр дуудаж миний цус ханах тун гэсэнд би одон гариг үзэх хүрдийг авч үзвээс тэр цагт цус ханаж болохгүй тул сайн цагийн тохиолыг хүлээсвэ гэсэнд чиний эцэг тэсгэлгүй баярлаж үүнд 300 динар хувцсны хамт шагнах тун хэмээн шагнан өгч сайн цагийг хүлээн хануулсанд чи надад 300 динар шагнасан нь юу вүлээ хэмээн асуувал 1 динарыг чамайг үг хэлэлцэхэд сайн хэмээн шагнав. 1 динарыг цус хансны шам болгов. Бусад 100 динарыг хувцсны хамтаар намайг магтсны шагнал болгов хэмээн шахан өгсөн бүлгээ. Химээсэнд чиний мэд хүнийг биедээ ойртуулсан миний эцгийг Аллах үл өршөөх болтугай химээсэнд үсчин өгүүллээ. Газрын гаваас подкаст 1001 шөнийн үлгэрийг хүргэж байна. Би чамайг цэцэн хүн хэмээсэн бүлгээ. Үзвээс өвчнөөс хойш чиний ухаан муудаж дэмий үг өгүүлнэ. Би чамайг үйлчлэн энд зогсоход чамаас уйдахгүй хатал чи надаас уйдах нь юу вүлээ? Чиний эцгийн нүүр бодож тэсвэрлэн хүлцье хэмээсэнд чи юу та олон үг чалчих илжиг нийсүүл вүлээ? Миний үсийг хурдан авч эндээс зайлах тун хэмээсэнд үсчин миний үсийг норгож өгүүллээ. Чи надаас уйдсан боловч би чамайг буруу шаахгүй. Чи оюун мөхс хүүхэд биш үү? Би чамайг саяхан ардаа үүрж сургуулийн танхимд хүргэж явсан бус уу? Хэмээн хутга авч хичнээн болтол билүүдээд сая миний үс авч эхэлтэл гарыг өргөж яарах хэмээгч шуламсаас гарчээ. Алгуур хэмээгч өршөөл ихтээс гарчээ. Чи яарна уу? Хэмээвэл тийм би яарна хэмээн хашгиран өгүүлсэнд яарлаас гашуудал гэмшил төрнө. Алгуур хөдөлбөөс эрхэм. Би санавал чиний энэ хэрэгт сэжиглэлтэй зүйл олон тул надад тайлбарлан хэлж сэжиглэлийг тасална уу? Мөргөл эхэлтэл лав 3 цагийн зай байна юм. Хэмээн хутгийг хойш тавьж нарыг үтсүгэ хэмээн гарч хичнээн болоод одоо мөргөл эхэлтэл илүү ч үгүй дутуу ч үгүй яг 3 цагийн зай байна юм хэмээсэнд Аллах чи миний илгийг эвдэв. Үгээ тат гэсэнд хутга авч урдын адил их удтал билүүд нь нийлж нэг баахан ус аваад үсчин өгүүллээ. Би чиний яарахад санаа их л зовно. Урд чиний эцэг өвөг альва хэрэг цөм миний санааг урдаар авна. Чи яарах учрыг надад хэлбэл би чамд тустай биз хэмээсэнд би тэр үсчний гараас мултран зайлах аргагүй болсныг ухаж нэгэнт мөргөлийн цаг болсон тул осолдон саатвал сэтгэл зүрхний хүнтэй учран золох аргагүй болон заа хэмээн гаслан зовж үгээ товчлон хурааж бөө хэрэггүй жалчих тун би өнөөдөр нэгэн нөхрийн гэрт хоримлохаар очино гэсэнд үсчин өгүүллээ. Урд өдөр би бас хэдэн нөхрийг өрсөн атал идэ зууш бэлтгэхийг огт умартав.
Одоо чамаас хурим хэмээн сонсож сая олж саналаа. Аяа, би олон нөхдийн өмнө нүүр алдахад хүрсэн аж. Химээсэнд чи миний үсийг хурдан авбал энэ хэрэгт бүү зовхтун. Миний герт буй эдээ ундааны зүйлээс гаргаж өгсүүгээ гэсэнд өсч өгүүллээ. Чиний энэ их ачийг аллаа хариултугай. Чиний гэрээс ямар зүйлийн эдээ зууш авч болохыг надад хэлэгтэн. Химээсэнд шаарсан дахиа хурганы мах зэрэг 5 зүйлийн хоол буй гэсэнд өсчин түүнийг үцвэ химээвэл зарцад тушаан авчруулж үзүүлсэнд бас ундны зүйл дутуу гэсэнд мөн авчирч үзүүлбээс өсчин өгүүллээ. Аяа, чи юутай сайхан сэтгэлтэй хүн билээ. Идүүгээ ганц үнэртэн утлагын зүйл дутуу байна гэсэнд 50 динарын үн хүрэх агар зандан заарын зэрэг үнэртний зүйл буй нэгэн боодлыг өгч энэ бүгдийг аваад миний үсийг хурдан авч өгтүгэ гэсэнд өсчин өгүүллээ. Аллах мэдэг. Би энэ боодлын доторхыг үзэхээс нааш авахгүй гэсэнд зарцаж тушааж тэр боодлын доторхыг гаргасанд үсчин гартаа барьсан одон гаригийн хүрдийг алдаж тэр боодлын доторх агар зандан үнэрт дутлахыг удтал гайхан үзсэнд миний дотор их л цухалдан суутал үсчин хутхыг барьж миний үснээс бас нэг баг хаан аваад мод үндэснээс ургана хөвгүн эцгийг дуурайн өснө. Миний энэ өдрийн хорим цөм чиний хишиг тул эцэг хөвгүн та хоёрын аль нь зүслэн биширж тал өгвөл зохих билээ. Миний хорим цуух зочид цөм томоотой сайн хүмүүс бүлгээ. Нэгний халуун усны эзэн зэнгүүд гин, нэгийг нь амуу худалдах салия гин, нэгийг нь буурцаг худалдах салкт гин, нэгийг нь ногоо худалдах икриш гин, нэгийг нь хогч хумайд гин, нэгийг нь тимэн сууайд гин, нэгийг нь үүрэгч сувайд гин, нэгийг нь халуун усны угаагч абумут кариш, нэгийг нь манааж касим, нэгийг нь асуугч карим гин. Эдгээрийн дотор чалчаа агсан буюу бусдыг хашруулан уйдуулах хүн нэгж үгүй бөгөөд хүн бүрд өөрийн бүжиглэх бүжиг шүлэг буй. Цөм миний адил цөөн үгтэй томоотой хүмүүс бүлгээ. 19 дугаар хэсэг төгсөв. Онцох тай. Чагнаачийн гадаа шарагч даагуяатай. Тэр юу вэ? Тэр бол чихний эмэг. YouTube дээр газрын гаваас подкастыг үзэж бас сонслоо. 1001 шөнийн үлгэр таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн subscribe тавьчаа дарж сувгийг манд дэмжээрэй. Маргаашийн мандах наран мэд сэтгэл танд гиж амьдралын танд бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.